Дараагийн мэдээлэл танилцуулъя. Хүн жин хасахын тулд өдөрт хэдэн алхам хийх ёстой вэ гэдэг талаар сонирхолтой судалгааг Эрдэмтэд хийсэн байна. За энэхүү судалгааны үр дүнд өдөрт 8500 алхам хийсэн тохиолдолд жингээ хадгалах боломжтой. За дахин жин нэмэх боломжийг нь бол хязгаарладаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Европын таргалт судлалын холбооноос шинэ судалгаа хийсэн. За ингэхдээ жин хасахын тулд хоолны дэглэм барьж байгаа хүмүүсийн хоолны дэглэмээ үр дүнгээ хадгалах, жин нэмэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн судалгааг хийсэн байна. Илүү жинтэй эсвэл таргалттай хүмүүсийн 80 орчим хувь нь жингээ хассан ч гэсэн 3-5 жилийн дотор хассан жингээ хэсэгчлэн буюу бүрэн хэмжээг нь буцаагаад нэмдэг. Энэ асуудлыг шийдэж хүмүүс шин жингээ хадгалахад нь туслах стратегийг тодорхойлох нь эмнэлзэн хувьд өндөр ач холбогдолтой судалгаа юм а гэж Италийн Модена болон Режо Эмилийн их сургуулийн судлаач Марвин Эл Гоч хэлсэн байна. Жин хасах хөтөлбөрийн үеэр хамгийн түгээмэл өгдөг зөвлөмжүүдийн нэг нь өдөр тутам алхаж байгаа алхалтынхаа тоог нэмэх тухай зөвлөмжийг өгдөг. Гэхдээ яагаад хизээ хэдэн алхам хийх нь чухал вэ гэдэг талаар тодорхой судалгаа хийгдээгүй байсан гэж судлаачид тэмдэглэж байна. Жин хасгаар оролдож байгаа хүмүүс хэр их алхах ёстой талаар нэгдсэн алгалтанд хүрэхийг зорж байсан судлаачдын хувьд 400,000 орчим өвчтнийг хамарсан клиникийн олон тооны туршилтыг хийсэн байна. За эдгээр туршилт нь хоолны дэглэмээ барих, илүү их алхах, алхаагаа хянах зэргээр амьдралын хэм маягийг өөрчлөх хөтөлбөрт хамрагдсан нийтдээ 1987 өвчтнийг дан ганц хоолны дэглэм барьж байгаа. Эсвэл ямар ч эмчилгээ хийгээгүй 1771 өвчтөнтэй харьцуулан судалсан байна. За үүнээс үзэхэд эхний бүлгийн хүмүүсийн хувьд жин хасах үе шатныхаа төгсгөл буюу өдөр тутмынхаа алхмын тоог 8454 болгож нэмэгдүүлж биеийн жингээ дунджаар 339% буюу 4 кг орчим хасаж байсныг нь судалгаагаар тогтоосон. Алхалтаа нэмэгдүүлэх нь жин хасахад ямар үр дүнтэй байхыг энэхүү тодорхойлсон байна. Дэлхийн таргалтын атлас гэж байдаг. За энэхүү атлас дурдсанаар таргалалт дэлхийд даяар өсөн нэмэгдэж байгаа юм байна. 2035 онд нийтдээ хүн амын 30% нь хүрнэ гэсэн тооцоо гарсан учраас судлаачид амьдралын хэм маягийн өөрчлөлт, таргалалтын эсрэг эмчилгээний үр дүнг сайжруулах арга хэмжээг судлах нь нэмэгдэж байгаа юм байна. Таргалалт нэмэгдэж байгаа нь бас ихээхэн санаа зовоосон асуудал болж байгааг судлаачид онцолсон. Илүүдэлжин болон таргалт нь эмнэлгийн болон сэтгэл зүйн хэд хэдэн хавсарсан өвчнөд холбогддог, эрүүл мэндийн тогтолцоонд санхүүгийн хүнд дарамтыг учруулдаг, хөгжлийн ноцтой бэрхшээлд хүргэдэг, нас баралтын эрсдлийг нэмэгдүүлдэг, за мөн нийгмийн хүчтэй нөлөөлөл үзүүлдэг болохыг судалгаанууд баталж байгаа. Таргалттай хүмүүс ноцтой халдвар авах эрсдэл нь 70% өндөр байдаг. За дэлхийд даяар халдварт өвчний 10 насалт тутмын нэг нь таргалттай холбоотой байж болзошгүй саяхан хийгдсэн судалгаагаар мөн тогтоосон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Европын орнуудад зөвлөмж өгсөн. За ингэхдээ насанд хүрэгчдийн дундад таргалтын түвшинг 2025 онд 2010 оны түвшинд хүргэж зогсоох зорилтыг тавьсан гэвч бол одоогийн байдлаар Европын холбооны айлч улс нь энэхүү зорилтонд хүрээгүй байгаа юм байна. 1975 оноос хойш энэ үзүүлэлт нь Европ даяар 138%-аар өссөн байна. Халдварт бус өвчний эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022-оос 2030 онд бол шинчлэн баталж шин зорилтуудыг тодорхойлсон. За ингэхдээ Европын холбооны зүгээс хүүхдийн таргалтыг зогсоох 2030 онд биеийн жингийн дундаж индексийг 30%-аар харьцангуй бууруулах зорилтуудыг тавьсан боловч одоогийн байдлаар хэрэгжүүлээгүй. За тийм учраас энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд нь дээрх судалгаа чухал үр дүнтэй байж болох юм гэж судлаачид онцолж хэлж байгаамаа.